банка ороод сонгоод болохгүй гэсэн тийм тохиолдол гарах хэсгүй. Яагаад гэвэл тэр TPay-Go гэдгийг улсын ерөнхий прокуророос ийм Монгол ашигладгүй те эсвэл ухаалаг утас ашигладгүй иргэд байдгийн байна. Эдгээр иргэд яаж төлөх вэ? Өөр төлөх сууг нээж өгөөч гэсэн албан хүсэлт өгсөн сангийн яамд. Тэрний дагуу сангийн яамнаас TPay-г вебийг нь гаргаад тавьсан байгаа. TPay-Go-г тухайн сайт руу хандаад нэхэмжлэгийн дугаар юм уу эсвэл тухайн хөрөнгийн дугаар те регистрийн дугаараар үүссэн нэхэмжлэлээ хараад төлөх бүрэн боломжтой байгаа. Тэр чинь мэдээллийн дуудаж хан дээр ийм зөрчил байна гэдгийг л харуулж байгаа байхгүй юу? Тэгээд төлөө гэдэг сонголтыг хийхээр банкуд нь гарч ирээд төлбөр төлөлтөнд явагдчихж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тухайн зөрчил бүртгэлийн мэдээллийн санг хариуцж байгаа байгууллага нь тухайн системийг хөгжүүлсэн байгууллага Улсын ерөнхий прокурор байхгүй юу? Тэгэхээр тэр үнэтэй холбоотой нарийн мэдээллийг бол прокуроос татдаг. Бид нар чинь нөгөө нэг дөнгөж ашиглалтанд ороод удаагүй систем учраас дутагдал гарах яг тохиолдлууд байгаа шүү дээ. Тэр болгон дээр манай яамны IT-гийн мэргэжилтнүүдтэй холбогдоод бас манай төрөөс ангийн төлбөр тооцооны мэргэжилтнүүдтэй холбогдоод зөвлөгөө аваад тухайн иргэдийн асуудлыг шийдэж явж байгаа.